Шуугаад хилцсэн биз дээ ногоо. Цагаа идэв бай. За энд ингээд энэ наргу болохоор бас жоохон гэрэл муутай багш ингэчээ. Чинжүүг бол би Монголд ургадгүй л гэж бодоод тэнхтээд явдаг байлаа. Харин тийм бэ. Би нэг юм хуваараа болоо гэдэг юм аа тавьчихсан бичлэг хийж аваа нэгчээ. За өглөөний мэнд манайха. Яагаад өглөөний мэнд гэж яана гэхлээр яг одоо цаг 6 цаг 56 минут болж байна. За бишээ нэрт хаач гавж яана гэхлээр Эрдэнэт хотын маань одоо хүлэг зах гэж байгаа. Хүлэг захын өмнө одоо бол ногоо тарьдаг хүмүүс, за мөн цагаан идэ зардаг хүмүүс тэмд одоо 8 хийдгээ өглөө эрт тийш очиж бичлэг хийх гэж явж байна. За шөнө бороо ороод хонсон байна. Маш гоё чих үнэрсэн нэг тийм шууд жиргсэн айгүй гоё өглөө байна. За Баян-Өндөр хайрхны дээрээс бол үүл сууж эхэлж байна. Удахгүй манан татчих. Одоо манан татчих магадгүй. Ийм байдалтай ийм сайхан өглөө байна. За ямар ч байсан хүлэг захргаа яарыг. Ерөнхийдөө ил дээр нэг хичээ ярьж байгаагаар би бас сүү авч явахдаа асууж исэн. Ил дээр нэг хичээс асууж хаад өглөө 5 6 гээд ирээл суух байраа одоо тэр тэнд одоо байрж сууж 8 эрхлэх байраа олж авдаг. Тэгэл тэрнээс хойш одоо ингээл сүүгээ зархан зараал, ногоогоо зархан зараал эхэлтгээ гэж хэлсэн. Тэгэхээр би бас амхандаа өглөө эртэл гарч байгаа юм л да. Гэрийнхнийгаа ажил төрөл сургууль цэцэрлэгтний явахаас өмнө амжуулах гал гараад явж байгаа царай маань ногоо. За ингээд хүлэг захын гадаа очиод бичлэгээ үргэлжлүүлье. Шуугаад хилцсэн биз дээ ногоо. Цагаа идэв бай. Дууссан уу? Чи. Юу ирлээ? Хаалганыг нь ирсэн үү? Сүү цагаа идэ нэг талдаа. Байгаа штэ. За тэгээд нөгөө талдаа ногоо зарж байгаа хүмүүс маань байна. Өглөөрт ингээд энд нөгөө энэ хуваараа одоо ногоо зардаг хүмүүсийн бичлэгийг хийж бас бусдад сонирхуулъя гэж бодохгүй юу? Тий. Бид нэр өглөө 5 цаг гээд ирдэг. Та хуваараа ногоо ингэж Тийм үү? Тий. Тэгээ ногоог нь бол тий бухт руу улаан толгой гээд ирдэг. нэр удаан толгоор үж амар том хөдөлмжнүүд харагдаад байдаг шүү дээ. Тий. За. За энд ингээд энэ наргу болохоор бас жоохон гэрэл муутай багш ингэчээ. За энд болохоор юу байна? Луунгууд байна. Одоо дандаа шинэ ургацсан гэсэн үг баха. Шинээр ус ногоо гараад эхэлчихсэн. Тий. Тэр олон жил ногоо тарьж байна. Тэгээ миний хувьд одоо нэг сүртэй ногоо могоо тарьж чаддгүй л дээ. Хашаанда нэг ганц хоёр хөмөр хамар төмсөл тариуд одоо ихэн болоод идэв. Тэгээд тэрнээс ажиллахад миний хувьд болохоор ногоо тарихад чинь нэлээд бас хөдөлмөрийн ажил юм шиг санагдаад идэв шүү дээ хаа. Тий. Хөдөлмөр. Бид нэр өглөө эрт гараад энэ дээр нэг 10 цаг хүртэл ногоог тарьж чадал 10-аас хойш тэгэл талуугаараа явна да. Та хөлөмжөндөө юу тарьдаг вэ та? Тий, хөлөмжөндөө энэ өгөрцөө тарьдаг. Одоо өгөрцөг нь авч ирчихсэн. Задлах гээл зогсож байна. Аха. Эрдэнэтийн маань ер нь энд ингээд өглөө эрт ногоо тарьдаг хүмүүс маань 8 хийдэг гэдгийг ер нь хэр мэддэг бол та ер нь хэр ирж ногоо авд юм бол? Тий, Эрдэнэтийн бол юмд мэддэг шүү дээ. Өглөөгээр болохоор чинь бид нар дандаа бид нар бөөнийхээ зардаг учраас тий, өглөөгээр бол юм сайн ирж ногоо авна шүү дээ. Тэгээд бид нар 10 цаг хэлбүүгээл талуугаараа ивчтэн. Тий. Манайх болохоор чинь энэ бухт руу нэг юу төмсөө тарьдаг. Тэгээд улаан толгойг самт руу нарийн ногоог тарьдаг юм а. Тэгээд хашаандаа урж өгөрцөө тарьдаг. Тийм л ногоо тарьдаг юм а. Миний ойлгосноор өгөрцөч одоо ийм гоё гялгаар тэгээд ийм хатуу байхлаар одоо чанар сайтай. Нөгөө зөөл рүү малчаад унчхаараа дэмий гэж ойлгоод. Тийг нь яг зөв шүү дээ тий. Хөлөмжнөөс гарахлаар яг одоо ингээл гарч ирнэ. За. Өгөрцөө ямар үнэтэй байна? Өгөрцөө тэгэл 2500-аас 3000 хооронд л байна да.
Яа. Тэгээс 3 эртлээд 2000 заас. Өөний үнэ шүү дээ. Тий бэнэ. Тий. За баярлалаа хаа. За яста. За. Ажилтнаа гэсэн. Таны ч гэсэн амжилт хүсье. Орлого ариун байх болтугай. За баярлалаа. За ийш явнаа. За. Зэнт нөгөө хөөрхөн. Бид нэр яриад идэг нөгөө үрлэн помидор гээд энэ байна. За чинжүү байна. За би ч одоо чинжүүнд айгүй их дуртай даа ч манай хүүхдүүд хоолн чинжүү ичээр иддэггүй юм аа. Зэн юу байна? Одоо юугээ солиорох юм да. Зэнд болохоор нөгөө ээжүүд их анх удаа хоолнд орж байгаа хүүхдүүдтэй хоолнд хийх дуртай. Нөгөө амин дэмээр иддэг гэдэг. Сайн байна уу та өглөөний мэд хүргэе. Аа сайн байна уу? За би бас өчигдөр энд сүү авч ирээд энд ногоочд маань бас өөрхөн тарьсан ногоонуудыг боловсруулт юм байна гэдгийг мэдсээ. Тэгээд өнөөдөр ирж бичлэг хийвэл бас их сонирхолтой болох болов гээд. За таны хувьд одоо эдгээр ногоонуудаа мөн л бас өөрөө тарьсан. Тийм ээ тий улаан толгойд ногооны газартаа тэгээд эндээ тарьдгийг. Хэдэн жил ногоо тарьж байна? Одоо 35 жил бол мэрэгжил агроном л доо тэгээд тэрүүгээрээ л явж байна да. Тэгвэл одоо өстө газрын шим гэдэг чи сайхан шүү дээ. Хүмүүс ч одоо нөгөө ухаж иш ургуулж амьдрий гэдэг. Яг үнэ тий. Таны хувьд одоо ямар ногоо тарьж байна? Нарийн ногоо их харагдаад байна. Тий нарийн ногоон голж байгаа. Тэрийг нөгөө хүлэмжинд өөрийнхөө хашаанд тарьж байгаа юм. Лойл, чинжүү, помидор, салат, өгөрчий гэл бүх төрлөөр нь тарьж байгаа. Талбайдаа болохоор төмөс байцаа брокколи гэсэн юмудаа тарьж луу муу. Та нэр мэрэгжлийн хүн байныг бяцхан асуулт асууя. Одоо ингээ хашаанда ногоо тарих сонирхолтой хүмүүс байдаг шүү дээ, тий. Тийм хүмүүс ерөнхийдөө юуг одоо ингээ анхааруул зүгээр идэм болоо. Та нэг ерөнхий нэг бяцхан зөвлөгөө өгөөч. Хамгийн гол одоо хүлэмж юу хашаандаа гэвэл хүлэмжтэй хашааны газар нь том боломжтой болно хэднээс хаад 2-3 сооч юм чи тэгээд услалгаа тэгэхээр худгал хэрэгтэй байх та. Одоо манай улаан толгойн урд оруулах юм болохоор гар худагтай байдгийг. Тэгээд тэр чигээр хүлэмжтэй шүү дээ манайхан. Тий, том хүлэмжнүүд. Тийм тэгээд услаад голно. Тий. Зөв тохируулж болсон. Тий. Одоо тэр чинь нөгөө хэдийн хэмжээт одоо нэг 2 хуруудаа нэг чиг байхгүй л байвал услнаа л гэсэн үг тий. Юу яаж ч шаардлагагүй бас тий. Манай хангаад ч одоо бороо хур ихтэй штэ бас тий. Яг хоо бороо болж байна. Гэхдээ бас нөлөө байхгүй энэ дөө. Тий. Тэр бас л асаргаа орж илэн тий. За баярлалаа тань. За хөөрлөө. За ийшээ цагаа дээр болох учраас ногоон дээр ирэх яриасаа жоох гэлцүүлнэ. За ингээд эрсгэж байна да манайха. Ногоогоо ачаад. За дан байцаа байна. Вау. Тарус штэ. Тарус. Энэ хаанаас ирсэн? Ховдоос байгаа. За. Ховдын шигуу ямар үнэтэй вэ? Хилэн урд нь. За. Одоо ингээд нэг шуудаа хэд орчим килограмм болж байна? Шуудаа нь одоо 30 гаруй килограмм. Энэ шигууны болцыг ер нь яаж мэддэг юм бэ? Ер нь одоо бол бүгд болцсон. За ер нь бол шигууныхан болцсон ерөнхийдөө болцсны тогшч үзээд идэв штэ. Нэг сүрхий мэддэг хүн шиг тогшоодох бол. За ийм хөө сонсогдож байна шүү. Хүмүүс тарус сонирхож байна. За энд бас таруснууд ч байна да. За ховдын тарус идэхээр бол өглөө эрт цаг нь одоо 7:30 болж байгаа. Ирэхэд бол байна манайха. За ногоон сонгон помидор. За салаадны навч байна. За ихчээ. За өөрийн тарьсан помидор байна гэж байна. За энэгээр өөр нь ингээд ногоонууд байхгүй ногоогоош байхгүй юм байна да. За мөг. За төмөс бол 2500 таа байгаа тийм. Комод нь юм байна. Сэн
нөгөө хулуу маань юм нөгөө юу нэг гүнсгэлжин дээр гараад идэг шиг юм гоё. Хулуу бай. Гадуура көм хатуу шүү тий. Одоо улаан толгойд хуваараа ногоо за тарьдаг. Мундаг хөдөлмөрч ногоочд маань ингээд өглөө эрт ирээд наймаа хийдэг байна. Энэ тест янзын олон төрлийн. Юу дандаа улаан л энэ ч одоо ихтэй улаан л чинь нөгөө юунасаа болоо янз бүр байх юм аа. Сортоос болоод ийм том. Төмрийн бэлтгэлтэй янз. Тэр хараа миний гаранд ихтэй алганд багтгуу том ийм гонцоо бай. За төмрийг бол янзтай нөхөн шүү дээ тийм ээ. За энд бол ингээд байхгүй нөгөө алгаа. За би ерөнхийд нь ингээ харуулчих хараа. Ийм хөдөлмөрч ногоочд маань өглөө эрт ирсэн 8-ага эрхэлж шүү. Эрдэнэт бол за тэгээ ногооны үн бол ерөнхийдөө төмөс 2500. За өвөрцгийнүүд бол 3000-аас 3500 гээд байгаа. За. За байцаа 2000. Сонгон 4000-аад ер нь бол бөөний үн талдаа хямдхан талдаа байна шүү манайхаа. За энд өрөм цэцгийнүүд байх шиг байна тийм ээ. Цэцгээ байна. Цэцгээ нь жижиг нь 15, том нь 30. Өрөм ямар? Өрөм 20-тай савтай. Тэгээ том жижигээр л болдог шүү дээ. Гэхдээ эн чинь цагаан эдээ боловсруулах гэдэг маань тодорхой хэмжээгээр нааш их хөдөлмөр ордог шүү. Хөдөлмөр орно юм чи бүр халуунд нь хал түүдэнд нь хөрж иж. Боцаа. Цаа тэгээд янз янз л болно шүү дээ. Тэгжээж энэ 5 цаас болгож зарддаг шүү дээ гинэ. За баярлалаа. Тараг байна тийм ээ? Тараг байна. Тараг ямар вэ? Тараг 3000-тай. Баярлалаа. Өглөө болгон ирж гинөө та? Өглөө бүгд ир. Өглөө эрт хідэн цагт ирж гин. Өглөө нэг 7 гэж ирдэг юм да. Ажлаа амжуул. Ажил амжилттай тэгэл хурцэл зарчил тэгэл 10 гэж явдаг юм да. За сүү байна. Өглөөний саасан шинс. Өглөөний шинс ямар үнэтэй байна гэж? 2500 ажиллах. Бүгдэд 2500 таа юм байна. За өрөн байна. Өглөө олгоо орж ирдэг. Вау энэ тараг хараа. Би ч одоо тараг бүрээ нэг 2 3 4 5 нэлээд бүрсний дараа тэр сурж байгаа. За энд өрөм. Зя. Урт ааруулууд бай. Хайлмаг гэж яриад идэг тийм ээ. Хайлмаг. Энэ тос ямар үнэтэй их чи? Энэ 6000 гэж айгүй гоё тос. Өрөм нь. Өрөм 22. Бяслаг 23. Бяслаг бай. За өрөм бол ингээ шууд өглөө авсан шин. Гоё өрөм байна. Энэ ааруулыг фильтр авч идсэн шүү дээ. Гарамлаад энэтэй айгүй гоё юм лээ. Дотор шоколадтай. Тэгээ хүүхдүүд бас маш их сонирхож идэв юм лээ. За манай монголчууд маань цагаан эдэг маш сайхан боловсруулж тэгээ хүртдэг тийм ээ. За энэ гоё сүүлийн үед ааруулууд бол төрлөөрөө хэвлэгдэж гардаг болсон хараа. Ийм шоколадтай ааруул. За энэ шоколадтай ааруул бол 40000 гэж байсан. За ингээд ааруул цагаан эдэнүүд төр бүрийн хээтэй, хээгүү. За ингээд ээзгий байна. Бүр юм нэмгэн ааруул байна. За энэ цагаан эд болохоор гараараа хөрөхгүй. За ингээд тос байна. За ингээд өчигд хэлж энэ да Эрдэнэтийнхаа маань ирээд хараа аль хэдийн нүү сүү цагаан эдэгэ авах нь аваа туудаж авах. За энэ хараа миний нөгөө шохорхоод эдэг ингээд гоё хийвлээд энэ манд ингээд 40000 гэдэг. За энэ өчигдөр би их ирж тос авсан сүү авсан ихч маань байна. За ааруул бол ерөнхийдөө үнийг асуунаа. Энэ ааруул ямар үнэтэй вэ чи? 30000 ааруул ингээд энэ ааруул бол ингээд 35 таа байгаа юм байна. Амсаж үзээд аваарэ гэж. Шин сүү ирж гин. Өрөм байна. Өрөм сүү байна. За энэ сүүс хавуулж авч савгүй ирсэн хүмүүст уулж. За ишээ. За энэ ааруул амар гоё ааруул. За машинаар дүүр. Нэрснүүд гараад ирсэн биш. Зя.
нэрс жимс одоо гоё. Зүгээр. Хүмүүс ихтэй болохоор зарим хүнтэй мөргөлдөд дээ шүү. Нэрс ямар үнэтэй вэ? Нэрс мэдээ 25,000. Нэрс чи одоо болоод ирэхээр миний ойлгосноор нэг хөх ягаан туяатай уучдаг. За жан гэрл. Ингэр жимсэл гэдэг юм дээ. Одоо нэг ааруулсан тийчэр гоё. Тий. Аян гоё нэрс. За Эрдэнтийнхэн маань нэрс жимс идмээр санагдвал өглөө эрт хөлөг захтаар ирэхэд ингээ сав саваараа байж шүү. За энд болохоор мойл юм тийм ээ. Мойл ч одоо бас болцсон уу гэж. Олцоо мэд. Ийм тийм би одоо дүрсээ хэр авч байгаа юм. Нэрс ямар үнэтэй. Гөө хүрэн хар болсон юм. Болцсон. Литр нь 10-тай. За дармал хийвэл гоё болдог гэж шүү ихч. Хар цаашаа гоё болдог. Дамсан шал гоё. За баярлалаа ихч. За мойл хямдхан учраас мойлоор дармал хийвэл гоё болдгоо гэж байна. За эшээ эндээс ингээд уртааш юм. За ингээд зөндөө хүмүүс ногоо авах нь аваад, цагаайдаа авах нь аваад, за намар улсын учраас одоо нөгөө нэрс за мой жимсүүд боловсроо гарсан хүмүүс худалдаж авч байна. За харъя. Ихэнх нь ер нь энд ингээд өглөө эрт цагаан айдаа болон ногоо зардаг гэдгийг мэддэггүй ч юм уу эсвэл эрдэнэт дөнгөж шилжиж ирсэн хүмүүс ивэл өглөө эрт та бүхэн маань хөлөг захын үүдэн дээр хүрээд ирээрээ. Энд амьдрал жинхэнэ буцалж байна шүү. За цагаан айдыг сүг гэхэд 2500, за ааруул 30-аас 35,000 гээд. За цагаан юуны хувьд бол ногооны хувьд болохоор зэрэг төмөс 2500. За өрцөө шинэ ургацын өгөрцөө гэхэд одоо 3,000-аас 3,500 гэдэг юм хямдхан байна шүү. За тэгээд ишлээ да. За нар монцоо. Сайхан өглөө байна. За тэгээд миний хувьд нөө сүү авч сүүгээ хөөрүүлж уух дуртай. Дээрээс нь хөөрүүлсэн сүүгээр элгэн тарга бүрж одоо гэр бүлэрээ хүртэх дуртай. Одоо эрхчлээс би цагаан айдыг илүү их боловсруулж сурах гэж бодож байгаа. Арц хийгээд. За тэгээд дээрэс нь одоо арцаа хэвлээд ааруул болгодог ч юм уу. Тэгэхээр зэрэг литр нь 2500, 2000 байгаа сүг яагаад аваад ингээ гоё өөрхөн дуртай чихрүү шоколадгүй харуулыг хийж идэж болохгүй гэж органик эко бүтээгдэхүүн гэж ярьдаг шүү дээ. Тийм ээ. За тэгээд өглөө эрт зөрж ирсэн мэтлэг маань миний хувьд боломжийн боллоо гэж бодлоо. Сайхан ярьдаг хүмүүс байна. Цаашаа зүхтаагаад гүйцэтгэх хүмүүс байдаг. Гэхдээ яг хуу сайхан яриа өрнүүлээд дэлгэрүүлээд яриа өрнүүлж байгаа хүмүүстэй яриад ногооных нүмнийг сонирхож асуугаад цагаан эдийн нүмнийг сонирхоод бас асуучихлаа. Тэгээд энэ хүрээд бичлэгийн өндөрлөе.